Оюутан залуусын анх дугаар хуралдаад 804 оюутан хамруулахаар оюутан залуусын сайн дурын нэгдлийн залуус төлөвлөжээ. 804 гэдэг энэ тоо зүгээр нэг тохиолдлынх биш. 804 жилийн өмнө их Монгол улсын үнд суурь тавигдж байсан гэдэг утгаараа тэдний үйл ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг бэлгшээжээ. Залуус жидвхтэй ирж байсан. За учир нь энэ удаагийн оюутан залуусын анх дугаар хуралдаагаар өнөөгийн оюутан залуусын өмнө тулгамдж байгаа асуудлууд тэднийг шийдэх арга зам боломж дис дарааллын талаар ярилцах ёстой юм а. Оюутны дотор байрны асуудал байна. Оюутны санхүүжилтийн асуудал байна. Өнөөдөр 10,000 төгрөгөөр 7 хоногийг зогоодог оюутнууд шүү дээ. 30,000 төгрөгөөр сар амьдардаг оюутнууд шүү дээ. Өдрийн 1000 төгрөгөөр. Тэгвэл оюутнууд өдрийн 1000 төгрөгөөр ямар хоол унд идэх вэ те? Өнөөдөр өдрийн 1000 төгрөгөөр 2 бухан бэршгээ ч юм аавж идэж байгаа цайны бичээнтэй нэг кофе ууж байгаа тэр оюутан өнөөдөр хотоод нь өлсөөд магадгүй нойр нь хүрээд тэр оюутан сурч чадах уу, боловсрч чадах уу те? Иймэрхүү ирэн нэгний асуудлууд ерэн зөндөө байгаа. Ингэж оюутан залуус өөрсдийнхөө амьдралд өөрснөө идэвхтэй оролцохоор сэтгэл шулууджээ. Тэдний өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудал санхүүгийн бэрхшээл гэдгийг нэгэн тодорхойлсон учраас одоо үнийг шийдэх ямар арга байгааг нэгдэн нийлж хайх шийдэхээр зорж байна. Оюутан залуусын сайн дурын энэ холбоо цаашдаа өргөжөж төрийн мэс байгууллага болон ажиллах юм байна. Судалгааны тайлан дээр үндэслээд бас бидний судалсан асуудлууд дээр үндэслээд өнөөдөр залуучууд ярилцж байгаа асуудал дээр үндэслээд бид нэр албан бичиг баримт боловсруулад энэ одоо Монголын оюутан залуусын амьдралын асуудлыг шийдэчээ гэж энийг төрийн 3 өндөрлөгт хүргэнэ. Энэ бол бидний өнөөдрийн одоо эрхэм зорилго гэж хэлж болно л да. Тэгэхээр оюутан залуус эрхийнхээ энэ өдрөөр сүүлийн 1 сар сайн дурын оюутан залуусын нэгдлээс хийсэн судалгааныхаа үр дүнг авч хэлэлцсэн юм а. Тэгэхээр энэ судалгаан дээр өнөөдөр оюутан залуус хамгийн их тулгамдж байгаа асуудал юу байна гэхэд 30,000 гаруй оюутан дийлэнх нь санхүүгийн асуудал биднэрт хамгийн бэрхшээлтэй асуудал байна гэж хариулсан байна. Энэ ч үднээсээ оюутан залуусын сайн дурын нэгдлээс хариуцлагатай тэтгэлэгтэй оюутан уриалгыг гаргаж энэ хаврын чуулганаар хариуцлагатай тэтгэлэгтэй оюутан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төрийн 3 өндөрлөг энэ дээр өөрсдийн байр сууриа илэрхийлээч гэсэн хүсэлтийг гаргаж өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд албан бичгийг хөргүүлсэн юм а. Тэд мөн нэг судалгааг дурдж байлаа. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар банкнаас зээл авч байгаа монголчуудын 70% нь оюутныхаа сургалтын төлбөрт зарцуулах гэж авсан байдаг байна. Эцэг эхийгээ байгаа бүхнийг банкнд барьцаалан төлбөрөө төлүүлсэн оюутнууд өдөр тутмын хэрэгцээний мөнгөө тэднээс авах хэрэггүй. Ходоодоо хонхолзуулан хичээлээ сонсохдоо хоолноос өөрийг бодох сөхөөгүй суудаг нь нууц шээ. Энэ санхүүгийн асуудыг шийдвэрлэх юм бол оюутнууд мэдээж амжилттай сурч чадна. Бид нар харъя л да 1990 он буюу ардчлал хөгжгөөс өмнө бид хүн одоо социалист буюу Оросын холбооны улс тэтгэлэгтэй сурдаг байлаа. Монголд тэтгэлэгтэй сурдаг байлаа. Тэд хүмүүс өнөөдөр төрийн өндөрлөг төрсөн байна шүү дээ. Одоо төрийн өндөрлөг төрсөн маш олон хүмүүс нэрийн дурдаад хэлж болно. Тэр хүмүүс өмнө яасан гэхээр тэтгэлэг авч өөрийнхөө амьдралыг бий болгож сурж ирсэн. Би өмнө нэг ихтэй уулзлаад вакцин тавьж байхдаа өнөөдөр бид бүхэн залуучууд Монголын оюутан тэтгэлэгтэй болгоё. Ингээ явж яах чи та юу гэж бодож байна гэсэн чи тийм би өмнө энэ тэтгэлгийг авдаг байсан. Тийм учраас би онц сурж ирсэн. Тийм учраас өнөөдөр би энэ амьдралаа аваад явах те энэ одоо миний барьж байгаа машин бол миний тэтгэлгээс авсан. Миний оюун ухаанд хийж өгсөн. Миний ходоод өлсдөггүй байсан учраас миний толгой сайн ажилтдаг байсан. Тийм учраас та нарыг үнэхээр дэмжиж байна. Тийм учраас Монголын оюутнууд маш сайн хариуцлагатай сурч чадна гэдгийг илэрхийлж байгаа. Өнөөдөр төрийн өрнөлдөх суугаа иргэмүүд стипенд тэтгэлэг гэдгийн үр шимийг мэддэг учраас Монголын ирээдүйг болсон оюутан залуусаа тэтгэлэгтэй болох асуудлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. Оюутан бүрийг тэтгэлэгтэй болгоход хичнээн төгрөг шаардлагатай байгааг тэд судалсан байна. Одоо жишээ нь хичээлээ тасалж байгаа тийм ээ 7 хоногийнхоо 5 өдөр 3 өдрийн хичээл салтын нөхөрдөл нэтгэлийг өгж болохгүй шүү дээ тийм ээ. Хичээлдээ хариуцлагатай сууж байгаа. Хичээл чармаат гаргаж байгаа. Тийм ээ дээшээ сар бүхэн одоо тэр суралцж байгаа түвшний ахиж байгаа. Энэ оюутнуудад дэвшүүлж өгөх хэрэгтэй. Тэр 15,000 гаруй оюутнууд ер нь боломжийн сайн сурдаг гэж байна л да. 15,000 оюутан гэдэг чинь одоо 10 оюутны нэг нь боломжийн сайн сурдаг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хүмүүст ингэж өгнө гэсэн чинь 81 тэрбум төгрөг болж байна гэж. Өнөөдөр төр засаг эдийн засгийн хөшүүргээ Монгол орны хөгжлөө уул уурхай гэж байгаа. Гэтэл оюут толгойн өгөөж 30 жилийн дараа дууснаа. Харин оюунлаг Монгол залуусын ухаан хизээж шахагдашгүй гэдгийг бодолцож оюутнуудтай хөрөнгө оруулалт хийхийг тэд хүсэж байсан юм а. Энэ өдөрт гончоо мэдээллээ.